За өнгөрсөн зун бидний хэдэн аялагч одоо хатгалаас байгаль нуурлын ундаг дугуй аяллыг 20 сардаг дээгүүр давж хийсэн. За энэ аялал бол одоо нийтдээ амралтын журмаар явсан 20 гаруй хоног үргэлжилж байгаль нуур ороод улаан үед ороод Улаанбаатар дууссан ийм аялал болсон юм аа. За энэ аяллаа ихэнх замыг бол ундаг дугуйгаар туулсан. Энэ аяллаа маань гараа бол хатгалаас гарсан. За хатгалаас бид анх харахтаа бол гуруула анх гарсан. За манай аялал бол автомашин дагалдаж явсан. Тэр үеэр бол бид нар бас нэлээд олон хоног бас уул давирах гэх мэтийн аяллаа хугацаа бол зураг авах их урт удаан бас үргэлжилсэн. За аялал бол маш сайхан байгалийн маш өвөрмөс тогтцтой уул ус сайр өндөр даваагүй хад чулуу мод шавар ус гарч явсан. За аялал бол эндээ манай Хөвсгөл аймгийн маань нутаг бол үнэхээр Монголын Швейцар гэж ярьдаг. Тэгэхээр яг тэр үнэхээр гайхалтай тийм сайхан газруудаар бид явсан. Зуны дэлгэр цаг учраас даарч хөрөх юм байхгүй. Харин баг зэргийн бороо орж исэн тийм байсан. Аялал бол нийтдээ 5 аялагч явсан. Үүнээс 2 солонгос аялагч маань бол замын дундаас нийлсэн. Тэгээд Орос руу гарах байсан боловч одоо орон нутгийн хилээр 3 дахь орны улсыг гаргаагүй тул манай 2 аялагч бол ботсон. За манай дугуйчд бол өөр бас үүрэг пункттэй байсан. Зарим зураг авах, нисдэг камера нисэх, эсвэл фото камера авах, займаа цэнэглэх. За мөн жолооч маань бол одоо машин дэргээ засаж сэлбэж явах, ачаа бараагаа буулгах, за мөн тогооч маань хоол ундаа хийх гэдэг өөр бас үүрэг пункттэй зэмээр энэ хугацаанд явсан юм аа. За автомашин зам муутай учраас төрүүлж явдаг. Тэгээ хоноглох газар очиод майхан саваа барьж бэлддэг. Өдрийн турш бид нэр өдрийнхөө хоол хүнс юм авч явдаг тул бас баг зэргийн 2 ганцхтай ч юм уу ачаа өдрийнхөө хоол ундыг бэлдэж явдаг байсан. 20 цаг болж байна. Өнөөдөр бол бид нэр өлхөө өгсөс нийтдээ 13 км сая уруудаад одоо хэд чимдээ бас нэг 5-6 км уруудаад ирлээ. Тэгээ одоо харах болгож байгаа тул замаараа унтах гэж байна. Маргааш бид нэр 20 сардаг өд өгснө. Өнөөдрийн аялал бол их сайхан байлаа. Аялал бол үнэхээр гайхамшигтай байлаа. За бид нар одоо 20 сардлын хажууд байдаг жижиг нууранд ирээд байна. Энэ нууранд хүн амт ерөөсөө ирсэн шинж алга. Их сайхан цэвэр тоглоом нуур байна. Голоосоо ус оргилж энэ нуураа дүүргдэг юм шиг байна. Ийм жижиг тогоо шиг газар ингээд тогтсон юм сайхан цэвэр тоглоом ус байна. За манай бидний явсан аялалд бол 20 сардгийн нуруугаар давсан. За 20 сардгийн дугуйгаар бол ундаг дугуйгаар бол анх давсан хүмүүс болсон баг. За 20 сардгийн даваагаар бол манай эржил хүмбийн иргэд бол голдуу их явдаг. За бороо ус багтаа үед бол автомашин болж чөлөөтэй явдаг. Бороо ус ихтэй бол одоо явж чаддгүй. Гэхдээ ямар ч тохиолдолд одоо мосто машин явдаг. За энэ 20 сардгийн даваа бол одоо 3000 орчим өндөр ийм даваа байгаа. За энэ даваа гарахтаа бол мэдэгдэхгүй явж байгаа дөрөө дээр гарчдаг уруудахтаа огцон мураадаг ийм даваа байгаамаа. Бид нар 20 сардгийн даваан дээр хонж 20 сардгийн хажуугийн өндөр уулан дээр бас авиралт хийж гарч ойр орчны зураг хүргийг авч байгаль орчинтойгоо танилцсан.
За энд Нарсан сайр гээд маш урт өргөн сайр байдаг. Гол бороо орс үед бол ус урсдаг ийм сайр байдаг. Маш өргөн, энд маш бас 60 метр өндөр хөрхрөө хүртэл байдаг. Бороо их орс үед энэ хөрхрөө урсдаг гэж нутгийнхан ярьдаг. Ийм маш алдартай ийм сайр байд юм аа. Энэ сайраар бас нэлээд урагдж явна. За хөвсгөл нуурыг тойроод бол 100 гад гол байдаг. Тэгэхээр энэ голыг маш олон удаа гардаг. Нэг голыг заримдаа бараг 10-аад гарах тохиолдол байдаг. За тэгээ гол мэдээж маш их чулуутай учраас хөл нөцгөө явах бол ямар ч боломж байхгүй. Тэгэхээр сандал бол энэ аялын явц хамгийн тохиромжтой головц байдаг. Энэ одоо баг дугуйны чанарыг үнэхээр чадах юм байна тий. Тэг бүр мөчийгөө тий. Ийм гоё. Давхар яг юу яасан бэ? Юунд зөгсөн байна? Хий сул байсан. За энэ хугацаанд бол бид нар дугуйчтай маань одоо 5 дугуйчтай маань 4 нь Мерида дугуйтай, 1 нь Giant дугуйтай явсан. За ундаг дугуй энэ хугацаанд бол ер нь маш их бартаа саад ихтэй, даваа гүгээ ихтэй, чулуу, хад чулуу ихтэй боловч ерөөсөө ундаг дугуйны хувьд бол эвдэрсэн зүйл байхгүй. 1-2 зөвхөн хадан дээгүүр хүчтэй явснаас уруу газар жаахан 1-2 урд дугуй хагарснаас өөр ямар нэгэн гэмтэл цог гаралгүй бид нар явж ирсэн. За шавар шороо ихтэй учраас харин дугуйгаа байнга цэвэрлж бензинээр юм уу одоо цэвэрлэгч бодисоор цэвэрлж явах ийм шаардлагууд бол байнга гарч ирсэн. За 20 цартгийн давааг уруутахад бол огцом уруутсан. Огцом уруу байдаг. За уруудж яваад ар хордлын гол гэдэг ширүүн урсгалтай уулын хүйтэн голыг гардаг. За энд бол бид нар өдрийн цагаар явж байхдаа нойр хүрээд байвал хүүтэн усанд орж сэрүүцэх. Тэгэхэд бол маш сайхан сэрүүхэн алжаа сайхан тайлдаг. Арсан сайраас илүү том юу том байна. Чулуу ихтэй. Тэгээ дандаа ус тэр чинь бол ус байхгүй энэ чинь устай байна. Тэгээ ус ингээд Тэгээ энэ гутмас хараа шууд туулаад явсан. За. За ингээд өнөөдөр 5 хоногийн дараа ерөнхий бомбар өмнөх өглөө байна. Өглөө сайхан нафта сайхан өнгөрсөн нэмэх 6 градус хонлоо. Өөрөөр нь 12 градус байна. За хамбогц ирсэн шиг байна. Хамбогтыг аваад одоо. За юу гань хамбогта сайхан утсан уу даарсан уу гайгүй юу? За. Сайхан уу? За явахад байлаа. Хамбогтыг сайн баслаа. Басаа юм аа илжээ. Тэгээ өнөөдөр студид зүгээр байна те. За ингээд хоёр хүний ингээд эдэргээ харахад бодлоо юу ч шатаалаа байд. За Мерида дугуй бол Хүсгэл аймгийн маань энэ Бартаатай замыг бол ямар ч асуудалгүй туулж бид нарын аяллыг дуусгасан. Ундаг дугуй бол маш ер нь ямар ч ундаг дугуй ер нь энэ чанартай хийгдсэн байдаг нь бол ер нь харагдаг. Ялангуяа
сүүлийн үед энэ ундаг дугуй бол олон хараатай болсон учраас өөд газар бол машин л явсанд бол барагтай газар бол жигээд гарчих. Ийм боломжтой болсон. Тэгээд ундаг дугуйгаар бол ямар л замыг бол туулаад явах бүрэн боломжтой. За энэ удаагийн аяллаа маань бас нэг гол зорилго бол заавал автомашинтай явж хүн аялах ус ундаг дугуйтай бас ингэж хол газар ч гэсэн аялж болох боломжтой гэдгийг бас одоо олонд таниулах, сурчлах ийм зорилготой хийсэн бас аяллаа нэг хэлбэр. За ундаг дугуй бол эвдрэхгүй хүнийг хаан ч гэсэн хүргээд өгөх найдвартай тийм одоо тээврийн хэрэгсэл. За автомашингүй бас аяллуудыг бас бид нар удаа дараа бас хийж байсан. Тэгэхэд бол бүх өөрийнхөө майхан хүнжил гудсаа арчаад хоол хүнсээ ачаад явахад нэг 30 орчим килограмм ачаага ард урдаа ачаад яваад хаач гэсэн хүн яваад ах бүрэн боломжтой байд юм аа. За заримдаа бид шөнийн цагаар бас орой үж явах тохиолдол гардаг. Одоо автомашин маань төрүүлээд очих газар очиодсон байхад бид нар араас нь явсаар хагаад харанхуй болох тохиолдлууд бол бас хэд тохиолж байсан. Энэ үед бол бас замаас төөрөхгүй тулд одоо бас нутгийн хүнийг газарчлуулж явах бид нар тохиолдлууд бас гарч байсан. За шөнө бас гол гарах тохиолдлууд хэд гарч байсан. Энэ үед бол одоо өөртөө гутал хувцас тайлаад ингээ голоо туулаад гарах ийм тохиолдлууд байдаг. Гэвч одоо энэ нутгийн хүүтэн голоор их гарсан ч гэсэн хоолоо ам өвддөггүй их нутгийн энэ сайхан аршаан болсон ийм олон голуудыг туулж гард юм аа. За хөвсгөл нуурын ардталт бол их уртаргийн даваа гэдээ маш их бартаасаад ихтэй даваа байдаг. Гэвч энэ бол үнэхээр байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн ийм сайхан газар байдаг. Энэ уул ус ойр орчин бол үнэхээр гайхалтай. Мөнх цастай уулууд илбэг байдаг. За уртаргийн аршааны дараа бас уртаргийн хүрхрээ байдаг. За энэ маань нэг 20 м юм өндөр хүрхрээ байдаг. Энэ хүрхрээ бол замаасаа нэг 2 цаг хэртэ явж очдог ийм зайдуу хүрхрээ байдаг. Уртаргийн даваа дөнгөж даваад бол маш олон жижиг нуурууд байдаг. Энэ дагнагар нуур гэх мэтийн олон нэртэй юм нуурууд байдаг. Одоо үсийн 8 нуураас та төстэй маш сайхан тийм цэнгэг устай маш олон нуурууд байдаг. За хөвсгөл нуурын арын уртаргийн давааг давхад бол маш их хад чулуу ихтэй. Социализмын үед бол зассан зам байдаг. Тэр маань нэлээд эвдэрсэн дан хадаар зам зассан газраар одоо нэг хэдэн километр явах тохиолдлууд хүртэл байдаг. Тэгэхээр энд бол автомашин бол явгоонээс удаан, ундаг дугуйнаас удаан явах тохиолдол хүртэл байд юм аа. Бид анх анхад бол шөнө оройн цагаар очсон. Энэ аялалд маань одоо 5 дугуйчин тогооч жолооч нийтдээ 7 хүн энэ аяллыг анх эхэлсэн. Хаан хүрэхэд бол бид нар ханхаа цаашаа хил гарахад манай Солонгос 2 дугуйчны маань хилээр нэвтрүүлээгөө 3 дахь орны хүмүүсийг орон нутгийн хилээр нэвтрүүлээгөөд бол аяллыг цааш 3 дугуйчин маань жолооч тогоочтойгоо хамт цааш үргэлжлүүлсэн юм аа.